Өнөөгийн Улаанбаатарын нөхцөл байдал бол 20 минут биш. За 2-3 цаг төгжирчээж бид ажил дээрээ сургууль дээрээ очиж байгаа. За тэгвэл үүнийгээ дагаад төвлөрлийг дагаад төгжрөл боловсролын хүртээмжгүй байдал гэдэг зэрэг нийгмийн энэ шийдэг олон асуудлаас шалтгаалж энэ нь эргээд үл хөдлөлийн зах зээлд бол сөргөөр нөлөөлж үнийн өсөлтийг бол хөөрөгдүүлж байна. За тодорхойлох юм бол 2024 оны энэ үетэй харьцуулахад за шинэ олон хуучин орон сууцны үн, за хуучин орон сууцны үн 16.1%-аар, за шинэ орон сууцны үн метр квадрат тутам нь 11.5%-аар өссөн ийм график мэдээллийг үндэсний статистикийн ороноос гаргасан байгаа. За хуучин орон сууцны тухайд бол хамгийн өндөр байгаа дүүргийн зургаас харах юм бол Сүхбаатар дүүрэг, за Чингэлтэй дүүрэг хамгийн өндөр байгаа. За Сүхбаатар дүүрэгт бол хуучин орон сууцны 1 м квадратын үн 5 сая төгрөгт гарсан бол за хуучин шинэ орон сууцны үн мөн адилхан байгаа. За Сүхбаатар дүүргийн хувьд бол яагаад одоо энэ шинэ хуучин орон сууцны үн ингэж ижил төвшөнд хүрсэн бэ гэдэг шалтгаан нь бол за төрийн бүх үйлчлэгээ имлэг, за ихтэй сургууль болон томоохон худалдаа үйлчлэгээний төвүүд бол яг энэ хотын төвд төвлөрдөгөөрөө юм онцлогтой. Тийм учраас иргэд за төгжрөл болон замын төгжрөл болон за бусад шалтгаанаас одоо үйлч цагаа хэмнэхийн үүднээс инх одоо хотын төвд байр авах сонирхол бол нэмэгдсэн гэхэд болно. За ялангуяа Сүхбаатар дүүрэгтд хуучин орон сууц бол үн цэнэ хадгалсан хэвээр байгаа бас нэг шалтгаан нь за эргээд энэ байрыг зарахад үн цэнэ алдахгүй гэдэг ийм бас үн байгаа. За өөрөөр хэлэх юм бол хизээд хотын төвд за энэ одоо нийгмийн үйлчлэгээ, нийгмийн бүхэл харилцаа энэ хотын төвд төвлөрж байгаа учраас үн бол буурахгүй, тийм учраас хуучин орон сууцны үн бол шинтэйгээ ижилхэн ийм одоо үнэтэй байгаа. За харин хамгийн хямд одоо дүүрэг бол Сонгон хайрхан дүүрэг байгаа. За Сонгон хайрхан дүүргийн тухайд бол хуучин орон сууцны үн 3 сая, за шинэ орон сууцны үн мөн адилхан 3 саягаа. За дунджаар харах юм бол дараагийн одоо үн 5 сая руу төгсөж байгаа дүүрэг бол Чингэлтэй дүүрэг байгаа. За Чингэлтэй дүүргийн тухайд хуучин орон сууцны үн 5 сая 45 мянган төгрөг, за шинэ орон сууцны тухайд 4 сая төгрөгтэй байгаа. За тэгэхээр Чингэлтэй дүүрэгч гэсэн мөн адил за яг ингээд Тэнгис кино театр, за Тэди төв, Бөмбөр худалдааны төв гэдэг худалдаа үйлчлэгээ болон томоохон үйлчлэгээний төвүүдтэй ойрхон яг энэ хотын яг төв хэсгийн орон сууцнуудын тухайд бол шинээр баригдаж байгаа болон за хуучин орон сууцны үн бол яг Сүхбаатар дүүрэгтэй бол ойртож ирж байгаа. За тэгэхээр эндээс харахад боловсролын хүртээмж болон замын төвчрөл бол иргэдийн цаг хугацаа, за стресс бол хамгийн их нөлөөлж байгаа. Тэгэхээр боловсролын ялгаатай байдлаас энэ төвчрөл бол нөлөөлж байгаа. За яг төвчрлийн дийлэх шалтгаан нь бол эцэг эхчүүд за хаа байсан Сонгон хайрхан дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү, Чингэлтэй дүүрэг рүү, Баянгол дүүрэг рүү хүүхдээ зөөдөг. Энэ бол одоо багш нар болон боловсролын хүртээмж чанарын асуудалтай холбоотойгоор дүүргээс дүүрэг дамжиж ингэж төвчрөл үүсэж байгаатай холбоотойгоор бол энэ одоо орон сууцны үнд ч гэсэн эргээд энэ одоо үл хөдлөлийн зах зээлд бол нөлөөлж байгаамаа. За өмнөх онтой харьцуулахад хуучин шинэ орон сууцны үнийн метр квадратын үн бол аль аль нь өссөн. За дүүргээр нь одоо ялгаж үзэх юм бол өмнөх жилд за Чингэлтэй дүүрэгт орон сууцны үн бол 130 мянган төгрөгөөр өссөн байна. За Хангуул дүүрэгт хамгийн өндөр буюу 248 мянган төгрөгөөр 1 м квадрат орон сууцны үн хамгийн өндөр өссөн байгаа. За хуучин орон сууцны тухайд Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн оноос за 112 мянган төгрөгөөр орон сууцны үн өссөн. За Хангуул дүүрэгт 569 мянган төгрөгөөр бол шинэ орон сууцны үн өмнөх жилээс бол даруй өсөд байгаа гэсэн ийм статистик мэдээлэл байна. Тэгэхээр хуучин орон сууцны үнийн өсөлт бол одоо маш хурдцтай өндөр явагдав. Барилгын салбарт өөрөө бас энэ ажил хүчний хомсдол за түүнийг дагаад бас энэ цалингийн өсөлт бас явагдсан. Эн чинь бол нөгөө барилгын өртөг өсөх бас нэг тодорхой хүчин зүйл бол болчихж байгаа. За хоёр дахь нь бол мэдээж газар авах, дэд бүтцийн асуудлууд байгаа. Шугам холбох, тог цахилгаан, дулаан гэдэг ингээд асуудлууд байна тий. Тэгэхээр Улаанбаатар хот өнгөрсөн өвөл одоо яаж өвлжлөө, маш хүнд нөхцөл байдалтай бол өвлжлөө шүү дээ. Тэгэхээр ер нь шинэ тутам дэд бүтц бий болгох, орон сууц барих, газар авах иймэрхүү зүйлүүд бол одоо нэлээд өртөг өндөртөө эсвэл одоо нэлээд хэцүү болж байна гэсэн үг. За энэ бол мэдээж бас нэг суур, бас нэг өртгийг нэмэгдүүлж байгаа зүйл. За гурав дахь нь бол мэдээж одоо тэр түүхийдийг авчирж байгаа барилгын түүхийдүүд байгаа шүү дээ. Цемент байна. За тэгээ ар мотор байна гэдэг гол түүхийдүүд. Чин зарим нь бид нар хятадаас их хөвчлээ импортлж авч байгаа. Тэгэхээр энэ өөрөө ханшийн нөлөөнд их орно. За үл хөдлөх зах зээлийн салбар COVID-19 сар тахлаас хойш үл идэвхжсэн. За ковидын үед бол тээвэр логистик, за барилгын материалын импорт бол зогссон. За ингээд 2020 оноос 21-22 оноос хойш бол үл хөдлөлийн салбар эргэж сэргэж за бүтээн байгуулалтын ажлууд хийсэн гэхэд болно. За үүнийгээ дагаад Улаанбаатар хотод маш олон орон сууцнууд баригдсан. За тээвэр болон бусад зардал үнд нөлөөлж байгаа. Гэхдээ яг одоо үн 5 сая болон 6 сая төгрөгт хүрж ийн өсгөд бол энэ яг зах зээлийн бодит үнийн өсөлт мөн үү гэдэг нь бол одоо асуултын тэмдэг хэвээр байгаа. За гэтэл өнөөдөр Монгол хүний дундаж цалин за үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар за 2.8 сая төгрөг байгаа. За гэтэл яг өнөөдөр 1 м квадрат байрны үн 5-аас 6 сая төгрөгт хүрээд байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол бид за яг 2.8 сая төгрөгийн цалинтай иргэн за байрны урьдчилгаа цуглуулахад бол
одоо маш олон жил шаардлагатай үнийгээ дагаад за байрны урьдчилгаа цуглуулж явах явцад эргээд үл хөдлөлийн зах зээлийн үн бол байнга өссөөр байгаа. Өссөөр байхын магадлал өндөр байгаа. Учир нь бол үл хөдлөх зах зээлийн үн бол буурдаггүй. Өөрөөр хэлбэл манайх барилгын материалын дийлэнхийг импортоор авдаг, тээвэр логистикийн асуудал гээд дотоод болон гадаадаас шалтгаалсан олон асуудал байдаг учраас үн бол буурна гэдэг ойлголт төдийлөн байхгүй. Тиймээс одоо яг 2.8 сая төгрөгийн цалинтай иргэн за өнөөдөр одоо бэлэн мөнгөөр бол байранд авах ямарч боломжгүй. За үнийг зохицуулахаар бол ипотекийн зээл гарсан. Гэтэл ипотекийн зээлийн хүртээмж мөө энэ нь эргээд одоо нөгөө үл хөдлөх зуучлагч агентуудад бол томоохон боломжуулж за үл хөдлөх зуучлагч агентууд одоо яг байрны үнэн дээр бол тодорхой хэмжээний хувийн авахын тулд байрны үнийг нэмж байгаа гэсэн ийм асуудал бас энэ зах зээл дээр тулгамдаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол агентаас за хэрэглэгч хүрж байгаа дундын зуучлагчтай холбоотой энэ одоо үнийн хөөсрөл бол бас энд нөлөөлж байгаа гэсэн ийм одоо асуудал хөндөгдөж байна. Дор хаяж нэг гайгүй байр чинь 150 сая л ирнэ. 150 сая эзлэр нь бол эхэлж ах шиг шүү дээ. 100 саяын байр баг байхгүй нэ. Тэгэхээр 150 саяын байрны урьдчилгаа чинь 50% нь болохоор 50 сая төгрөг болчих 30%. Тэгээ 50 сая төгрөгийг одоогийн дундаж 2.5-аас 3 сая төгрөгийн цалингаар шин шууд бүрдүүлнэ гэдэг бол уламж боломжгүй болцсон тийм. Ер нь бол нэлээд хичээл зүтгэл хэрэгтэй. Давхар ажиллах юм уу скол бол нөгөө байгууллагын одоо шилдэг ажилтан байдаг шүү дээ, байрны урьдчилгаа яадаг. Яг тиймэрхүү юм дээр нэлээд горилготой. Би одоо 23 настай байхгүй. Тэгээд ер нь бол ковид үеэс хойш ажиллаж эхэлсэн тийм. Ер нь тэгээ зээлгүй бизнес хэрэглээгээ даваад илүү мөнгө гаргаад томилуулна гэдэг ер нь л хэцүү. За тооцч үзег болохоор одоо хэлж мэдэхгүй байна. Гэтэ ер нь хэцүү шүү дээ. Тэгэл бид нар ч одоо нэг гэр бүл алсан хүүхдүүдтэй тэр хэрэг хэрэглээ улам амир өснө. Тэгэхээр ер нь л цуглуулахад бол хэцүү. Тийм ч учраас хүмүүс бас гадагшаа явж ажил хийж байрны урьдчилгааг нар цуглуулдаг бах тий. Зээлийн нөхцөл ч гэсэн одоо хүмүүс хэрэг хойчрлж байгаа байлээ тий ипотекийн зээл нь. Тэгэхээр яг дундаж давхаргын хүмүүст бол үнэхээр төвөгтэй одоо юу гэдэг төвөгшөлтэй тий олон жил хүлээх шаардлагатай болох бах та. За 2025 оны 4-р сарын байдлаар Улаанбаатар хотод за барилга байгууламж, барилгын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа. За үүний одоо 649 тэрбум төгрөг нь бол орон сууцны барилга баригдаж байгаа. За харин 547 тэрбум нь орон сууцны бус барилга, за 127 тэрбум нь инженерийн барилга байгууламж баригдахад зарцуулагдчихж байна. За үүнээс бол одоо яг бүтээн байгуулалтын улирал ихсэн энэ үед бол орон сууцны барилгын эзлэх хувь за мөнгөнд бол хамгийн өндөр хувийг эзэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол орон сууцны эрэлт бол тэр хэмжээгээр байна. За зах зээлийн худалдан авахч бол байгаа. Үүн дээр нэмээд түрүүний 9-члэн ипотекийн зээлээр авах боломж бол иргэдэд байгаа учраас за орон сууцны барилга бол Улаанбаатар хотод ингээд шилшилээ дараалан за ямар ч төлөвлөгөөгүй баригцаар байна. За барилга байгууламж их засварын ажлыг одоо дотор нь бүтцээр нь авч үзэх юм бол эхний улирлын байдлаар бол нийт одоо барилга угсралт их засварын ажлын бол 48%-ийг орон сууцны барилга эзэлж байгаа. За энэ оноос эхлээд ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орсон. За үүнд бол 50 м квадрат хүртэлх орон сууцыг залуу гэр бүлд эхэлж олгоно гэсэн ийм шийдвэрийг бол Монгол банк болон засгийн газраас гаргаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол орон сууцны эрэлт бол цаашдаа нэмэгдэн. За гэхдээ үүн дээр нэмээд за байрны метр квадратыг одоо засгийн газар болон Монгол банкнаас нь ипотекийн зээлд хөнгөлөлттэй үнээр одоо зээлээр олгож байгаа нь. За эргээд яг энэ жижиг метр квадраттай байрнууд дээр цаашдаас үнээс бол нэмэгдэх болов гэсэн ийм бол дүр зураг ажиглагдаж байна. За ялангуяа 46-аас 50 хүртэлх 40-оос 50 хүртэлх метр квадраттай 2 өрөө байрны орон сууцны тухайд хотын төвийн дүүргүүдэд бол энэ одоо 50 хүртэлх метр квадраттай 2 өрөө байрны тухайд 180 сая бол аль хэзээний 200 сая төгрөгт бол хүрээд байгаа. Тэгэхээр цаашид орон сууцны үн бол доктортой байхгүй. За зах зээлийн эрэлт нийлүүлэлт, за ипотекийн зээлийн одоо олголт нэмэгдэхтэй зэрэгцээд үн дахин савлаж магадгүй байна.